Сайн бацгаана уу? Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За бидний эхний дугаарыг сонссон сонсогчд маань, үзэгчд маань дараагийн дугаарыг хүлээж гад хамтдаа байгаа гэж одоо найдаж байна. Тэгэхээр бид өнөөдөр хаз жаргалтай амар тайван амьдралыг өөрөө өөрсдөө цогцлооч чадвал бидний хамгийн хайртай хүмүүс маань амар тайван сэтгэл хангалуун хаз жаргалтай байх юм аа. Тийм учраас яг өөрөө өөрийнхөө төлөө Тунраа ТV-тэй хамт байгаад байгаа биш. Хайртай хүмүүсийн төлөө хамгийн хайртай цохилдог, байнга боддог тэр хүмүүсийн төлөө та өнөөдөр биднийг сонсож хамт байгаа. Биднээс танд өгж байгаа тэр дадлуудыг хийж байгаа, дагаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээ удахгүй та бүхэн ч гэсэн итгэлтэй болно гэж найдаж байна. Тэгээд биднийг хөтчлэн одоо чиглүүлж явах хүнээ дахиад танилцуулъя. Тунраа аз жаргалыг түгээх төвийг үүсгэн байгуулсан бяцлаглалын багш, энерги ухамсарыг судлаад өдгөө бараг 12 жил болж байгаа. Тунраа өгш маань байна. За, өдрийн мэнд хүргэе багш. Өдрийн мэнд хүргэе. За, тэгээд одоо хүн энэ дэлхийд дээр ирэхдээ ерөөсөө бусдын төлөө 50%, өөрийнхөө төлөө 50% ирдэг гэл ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зөвхөн одоо амиа одож амьдардаг хүн бол байдаг ч байх л да. Гэхдээ нөгөө ерөөсөө л тэр минь энэ минь өр минь хүүхэд минь хань минь нөхөр минь ээж минь аав минь гэл тийм ээ. Ялангуяа манай монголчууд ч нэг тийм дэлхийн улс орнуудтай харьцуулахад зүрх сэтгэлийн тийм нэг өгөөмөр зан их өндөртэй юм билээ шүү дээ. Яг бас дутагдaltaй зангууд их олон байгаа л да. Гэхдээ бол зүрх сэтгэлтэйг их ойрхон ард түмэн бол монголчууд юм байлээ. Нэг тийм ээж минь аав минь гэхээр илүү их гоё юм дулаан зөвлөн мэдрэмжийг өөрөөсөө ялгаруулж чаддаг. Тэгэл одоо гадаад засаад явахаар чинь тэрэндээ ч энийг эндээ ч энийг гэдэг янз бүрийн юм түгээл явааддаг хүмүүс чинь монголчууд байдаг. Тэгэхээр одоо нэг талаараа их сайхан юм л да. Тэгээд нөгөө талаараа бол бас алдаа дутагдaltaй тал бол сорон болгон үндэстэн болгонд байлгүй яах вэ? Тэгжээж тэр алдаа дутагдaltaй талаа засахын төлөө бид нар урагшилдаг. Тэр болгон дээрээс нөгөө алдаануудаа дээрээ туршлага, хоригдлуулах, за тэрийгээ өшөө ялан дийлэх тийм ээ. Тэр янз бүрийн одоо арчлуудыг хэрэглэхийн тулд бид хоёрын ч гэсэн подкастыг хүмүүс сонсоо сууж байгаа. Тийм. Тэгээд яг мөн чанар дээр эргээд бодоод үзэнгүүтэл нэрээ тэр минь энэ минь гэж бодод юм уу гэд яг эцсийн сонголт ороод ирэхээр хүн бас их муухай амиа л бодно. Тийм ээ. Наанаал нэг юм бүлсэг, ээж аавсаг, одоо үр хүүхэцэг бодоод байдаг хэрнээсээ яг эцсийн бүлэгтээ нэг нуугүй ингээд яг юм ганцаараа үйдэг ингэвэл бас хүн чи их муухай аминчхан зан гаргадаг штэ. Тийм шүү бас тийм ээ. Тийм энэ тэгэхээр л нөгөө бүх юм хоёр талтай гэдэг. Тэгээд эхний дугаар дээрээс бодлоо ажиглаад сурсан хүмүүс маань нэрээ би чи их сөрөг амт юм биш тэ. Уул нь их гайгүй бодолтой хэрнээсээ ялтчгүй яг энэ үед би сөрөгтөөд идэм байна. Энэ сөрөг бодолтой гэдгээ үг гаргаад мэдлээ, үйлдэлээрээ мэдлээ гэд өөрөөсөө ингээ ажиллаад тестэлсэн хүмүүс одоо биднийг сонсож байгаа гэж бодоод үргэлжлүүлээд ямар үед та сөрөг бодол чи үг болоод үйлдэл болоод нервтэй дуурлаад байгаа юм бэ? Тэр ууралсан үедээ хэр удаан хугацаанд үргэлжлүүлж ууралж гин. Уураа тайлахын тулд та ямар арга ухаан дадлуудыг одоо гаргаж ирж гин гэд тэгээд тэр аргууд дээр чинь зөв болохын төлөө өнөөдөр бид нар 2 дахь дугаараа тавханд өргөж байгаа шүү. За би өөрөөсөө жишээлээд явчихъя. Би ч бол нэг эерэг байх гал айтайхан зөв амьдралыг түгээчих гээл өөрөө ч зөв байчих гал хичээгээд яваад байгаа юм. Гэхдээ нэг л зүйл дээр би ерөөсөө айгу муухай сөрөг байна. Тэр маань жолоо барах үед. Би бол ингээл за өнөөдөр уурлахгүй шүү гэл өглөө хүн чинь нэг өөртөө ажилладаг штэ орноосоо босоод тэгэл дөнгөж машиндаа суугаад ингээл гарахтаа за өнөөдөр айгу гоё соёлтой нервтэхгүй муухай үг хэлэхгүй муухай хандлага гаргахгүй эерэг байна шүү гэж бодоод гардаг. Гэхдээ энэ бодлыг би энэ яг энэ дотроосоо чин сэтгэлээсээ хичээж байгаа энэ үйлдэлийг бодлыг 1-2 цаг л барьж чаддаг. Тэгэл үргэлжлэх хугацаанд нь сөрөгтөөл эргэтэл дайцаар агаад орой маш их ядардаг. Тэгээд ер нь тэр машин дотор тэгээд уурлаад уцаарлаад тэг ямар нисэх биш тэр машины цаана гарчих биш тийм ээ өсрээд төвкрээд явчих биш тэгээд тэр бас хүний өөрийн нөгөө ухамсарлагуутай хамааралтай юм л да. За нэгэн талаадаа бүгдээрээ л энд ингэ зогсож байгаа юм чинь зогсохыг хинч бодохгүй бүгд зам дээр байгаа бүх машин хөдөлгөхийг л бодож байгаа. Тэгэхээр нэг хэсэг хугацаанд яалтчгүй одоо ийм юм да. Ер нь яг өөрийн чинь сайн ярьдгийг бол энэ зам дээр байгаа хүмүүсийн их дийлийнх нь ер нь юм байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө л хоёулаа л ингэ сууж байгаа л ярилцж байгаа болохоос ш маш олон хүмүүс нервтэй. Одоо яг өөрийн чинь ярьдгийг бол надад бас ярьдаг л юм. Тэгэхээр ийм жолооч нар маш их байдаг. Одоо бусад үзэж байгаа хүмүүс бас тийм үйлдэл гаргадаг бол болоорой гэж бас уриалмаар байна.
урд нь зөндөө зай байна. Мэдээж бид нар яарал машинтай явж байгаа. Тэгээ өнөөдөр Улаанбаатар хотын төвжирэл ямар байлаа? Бид нар маш их ажлуудыг амжуулдаг. Хүүхдээ цагт нь хичээлд нь хүргэж өгмөр байна. Өөрөө цагтаа ажилдаа очимоор байна. Гэтэл амжаад гарчих гэрлэн дохион дээр бүр нэг явж ядаад байдаг жолооч нар маш их байдаг байхгүй. Тэгсээр байгаа давтлахаа машин төвөг болоод тэр хүнийг стресстүүлээд яг яах гэ зүгээр нэг юм дими цаг нөхцөөж машин бариад байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд идэг хүмүүс айгүй олон байдаг. Тэгэхээр өөрөө ч бол их л яаруу явдаг байх юм тийм үү? Их яардаг. Нөгөө талаараа бол болж игэл цагийн менежментээ их тэтгэл рүү зам дээр Улаанбаатар нэгэн тал одоо бидний насанд бол энэ зам ингэж хөлөөлөгдөд сайхан ингэ таваараа явцдаг бол юм олдохгүй. Тэгэхээр 10 жилийн дараа 20 жилийн дараа элэг бөөрийн хотоод гисний асуудалтай болохоосоо урьдчилан сэргийлэл гэж бодож байгаа л ихтгэн шиг цагийн менежментэн дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Нэг 20 минутын өмнө тийм ээ 30 минутын өмнө гараад тэгээд тэр зам дээр маш тайван амгалан явахыг хичээгээрэй гэж хэлмээр байна. Нөгөө талаараа бол зам дээр байгаа мянган хүмүүс ухаан санаа оюун санааны хувьд бүгдээрээ өөр. Зарим нь бүр паникнд явж байгаа. Зарим нь бүр оюун санааны дутагдaltaй хомсдолтой ч хүн явж байгаа. Зарим нь бол бүр ингээд те налайс нэг сайхан хөшөө явж байгаа. Тийм ээ юунд ч яахгүй ажилгүй те. За тэгэл ойр зүрийн халтур энэ төр хийсэн болоод явж байгаа. Зарим нь болохоор шүнгэлсэн одоо өөршиг чинь те залуучууд сүр сар гэлгэр хажуугаар чинь баг нисэл өнгөрөх одоо тийм хүмүүс явж байгаа. Тэгэхээр энэ олон төмөн хүмүүсийн оюун санаа ухаан санааны хүрээ өөр учраас энэ дотор өөрийн чинь ингээд машин дотроос ингээд дэлбэрэх гэж байгаа юм шиг ингээд байгаа тохиолдолд эцэст нь бол шалгуур ахгүй юм чинь бас л шалгуур. Энэ чинь байгалийн бас л нэг үзэгдэл. Цасан шураал байвал нүүр нүдгөө шураа тавил бид нар тэн дотор бас л теста хэцүү байна гэж стресстэйгүүгээд байхаас илүү итгэл шиг бас хуцхнараа бимбитл сайхан өмсөд дотроос халуун сайн байгаа сайхан уучаад ингээ гараа явахад сайхан таваараа алхахад явахад ч юм уу те машин дотроос угаа явахад нэг өөр дулаан мэдрэмж өгдөг. Нэг ийм түүх байна л да. Калифорни нэг гүүр нурсан байна л да. Тэгэл гүүрийн хоёр талд нэг хүмүүс одоо машинууд бүдрээ зогсчихгүй юу. Тэгсэн ингээл нэг сурвалжлагч очиод ингээл хүмүүсийг яг машинтай хүмүүсээ ингээд цанхаа тогшоол. За танаас би ингээд асуулт авах гэсэн юм аа. Тэгээд гүүр нурсан байна. Танд өрнө ямар санагд чинь та яаж ийн гэдгсэн чинь. Стейн мо Калифорник чөтгөр аваасаа яста нэрэ байсгээл нэг ийм юм болохын энийг зам дээр нь яста намайг одоо манай дараах хэвээр ойлгохгүй очихоор л одоо загна штэ. Би одоо яадаг юм байгаа яаж ойлгох юм байгаа мэдэхгүй яста гэж хамаг хараалаа урсгал ингээл юугаа хааж гинэ. Одоо шилээ цонхаас. Тэгсэн дараагийн удаа дахиад нэг ингээд цонхон дөрч за танд одоо яаж ин гэсэн. Би угаасаа гүүр нурсыг мэдсэн, өглөө нэг мэдээгээр мэдсэн. Тэгээд ямар ч байсан халуун савнтаа ингээд цайгаа хийгээд авсан байгаа. Тэгээ би Испани хэл үзэж байгаа маа тэгээд касета авсан бас. Тэгээд ингээд те одоо нөгөө CD тоглох тийм ингээд одоо хилээ үзээд ингээд явж байгаа. Тэгэхээр бол надад бол энд өрдөөс ингээд бачимдах юм алга байна. Тэгээд тэгтээ дөрөв гүүр нурцсан байгаа би ямар нислэлтэй байж дарга бол мэдчихэл байгаа. Тийм болохоор бол надад бол энэ дээр цагаал их сайхан зөв ашиглаа явж байна гэсэн. Тийм тэгэхээр ерөөсөө хүнийг ертөнцийг үзэл буюу тэр хэрхэн яаж цаг хугацааг алтуулах вэ гэдэг тийм ээ. Энүүхэн хоёрын хооронд одоо нэрвдэж байгаа үе тийм ээ. За би төгжөр зогсож байгаа юм чинь тархинасаа зүрхэн дээрээ бодог 2 минутын дадлыг хийчээд өө гэд ингээд сууж байгаа үед бол шууд намк гэж саяны нөгөө өндөр давтамжтай тархины одоо давтамж чинь тийм ээ. Ингээд үйлзээд байсан юм чинь ингээд сайхан боочно. Тэгэл ингээд бож байгаа үед харин ч бусдыг өрөвдөн хөөрхөдөө эдгээр чалгаа байхгүй бас ингээд над шиг л ингээд амин тэмцэж яваа бах та тийм ээ. Ялгаа байхгүй л өр хөвгтийн төлөө ялгаа байхгүй л 5 төгрөгийн хойноос нөгөө байр тогныхоо мөнгөийг төлөхөөл ингээд явцгааж байгаа да хөрх юм. Гэл ингээд зэрэгцээд нөгөөдөлөөгөө ботхоор л хайр хүрээл тэгэл өө сайн нөгөө хажуугаар яж байгаа машин тий зүгээр үү окей юу гэл ингээд гарахад бол нэг ийм сайхан нийтлэг юмруу л одоо тий байдал руу өөрийгөө ховсгож чадмаар юм байгаа юм л да. Тийм. Энэ бол өөрөө байгалийн байдаг л үзэгдэл байхгүй юу. Одоо ганцхан манай Монголд юм биш шүү дээ. Би сая баруун Европоор явхад Франц руу ороод ирэхэд ингээд битүү төвжирч эхэлт юм байлаа. Гэтэл өөр улс орнууд энэ за энтгэг маш халуун. Тийм үү одоо ажлын байр боломж байхгүй. Эмэгтэй хүмүүс нь ихэнхдээ ажилгүй гэртээ хүүхдээ харж яадаг тийм ээ. Тэгээл ингээд хүүхдээ хараад ингээд өхрөө хөвлөгээл ажил хийя байхгүй. Ажил хийж байгаа эмэгтэй хүмүүс нараа барилга дээр бодоо уртур цайраагаа мөссөн нөгөө барилгын материал зүүцсэн ингээд явж байна. За тэг хоол унд нь ямар вүлээ? Тийм ээ. Одоо ертөнцийн ингээд зовлонтой газруудыг нэтүүлээ бодъё л да. За өнөөдөр ингээд Украинд юу болж байна тийм ээ. Оросд юу болж байна? Тэгэхээр бидний өнөөдрийн машины төвжирээ бол ёс одоо тийм сайхан зүйл биш ч гэсэн нөгөө талаар бол нервтэх бас зүйл биш юм.
Хоолгүй л яах юм бэ? Тийм ээ, ажилгүй л яах юм бэ? Мөнгөгүй л яах юм бэ? Өгдөөдөө үл яах. Тий, маш олон одоо зовлонгийн шалтгаанууд байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол бид энэ нэг талаараа бид нар ингээд энтгэгт явж байхдаа хоорондоо ярьсан шүү дээ. Ерөөсөө Монгол гэдэг бол Деважингийн орон юм байна. Ядаж энэ хогон дээр нь сууж байгаа хүнийг хүртэл бид харж байгаа байхгүй. Тэгэхэд бүр ингээд үс хэзэг нь нэвсийгээ ширэлдээ тий. Ядаж хогныхын газар хог байхгүй тэнд дандаа цаас одоо элдв хангаан даавуу шуу бүр ингээд ийм манай хогон дээр чи идэх уух юм зөндөө идэх юм л шүү дээ. Би нэг удаа байрны гадна талд нөгөө хогны юугаа тавьдаг, согоо тавьдаг гэсэн. Тэгээд нэг өвөл ингээд хог асах гэдгсэн. Тинчээ ингээд алим хайрцагны нөгөө пош алим гэдэг ингээд хийсэн алим. Тэрнийг ингээд бараг талн шахах ингээд алим байсан. Тэгээ би гайхаад энэ одоо яагаад ингээд хайцсан юм бэ гэсэн чинь жоохон ингээд хүрэнтцэн хайцсан байгаа байхгүй. Уг нь бол тэрийг арилгаад алюминий нугш ч юм уу, алюминий компот ч юм уу хийвэл хийж болцохоор зүү. Тэгээ би дотор бацсан. Өө за хог түгээд байгаа хүмүүс чи ингээд юм идээд яваад идэх юм бэ штэ гэж бодож яасан. Тэгээд манай Монголын хогон дээр юу байна? Бүх юм байна. Тийм үү? Одоо энэ солонгосуудыг ярьдаг штэ. Хөргөчөө аваачил гаргаа хайчдаг. Одоо нөгөө креслогоо гаргаал хайчдаг. Тэгэл монголчууд наашаа нүүлгдэг энэ төр гэл нэг хэсэг нэг тэгдэг байсан штэ. Бараг жил болгон 2 жил болгон л нэг хөргөч одоо юугаач гэдэг ус услагчаач гэдэг юм уу те. Ингээд одоо солидгийн маань солонгосууд гэдэг. Тэдний хувьд болохоор цалин хангалттай тийм ээ өөртөө мөнгөө сайхан хоримтлуулцдаг. Тэгээд ердөөсөө тэр одоо анхдагч хэрэгцэн дээр бол аюулгүй болцсон ард түмэн байгаа байхгүй юу? Тийм учраас тэд нар ингээд юмаа гаргаад ингээд хаяад байдаг. А манайхны хувьд бол одоо ажиллаад нөгөө мөнгөө чүд хүргээд а гэтэл нөгөө энтгэгт бол ажил байхгүй буюу өлөн зэлмэн амьдралаар хүмүүс маш их хүмүүс амьдардаг юм билээ шүү дээ. Тийм болохоор энэ дэлхий гэдэг жижигхэн гариг дээр маш олон үндэстэн, маш олон улс орн амьдарч байна. Энэ дотроосоо бол Монгол гэдэг энэ оронд жаргалтай байх боломж байна. А зовлонгийн далаад байгаад арх тарсанд ороод чивээд байхч боломж байна. Тийм. Уураа тайлахын тулд эсвэл өнөөдөр амьдрал болохгүй байна, олж байгаа орлого маань хүрэхгүй байна, нийгэм хэцүү байна, улс төр хэцүү байна, замын төвжирэл хэцүү байна гэд маш олон зүйлээс болж стресстэй. Тэр стрессээ их олон янзаар тайлж ийн л да. Насны хүмүүст одоо уураа гаргах, тайлах юм арга ухаанууд байна. Арга ухаан гэх юм уу, одоо зуршил дадал гэх юм уу тийм ээ. Тэгээд агаа барсан ажлууд л байна дөө тийм үү ихэнх нь тийм. Тэгээд зарим хүүхдүүдийн хувьд бол за хоёлаа бага наснаас нэгсээ бодъё л да хүүхдүүдийн хувьд гэвэл нэг ууралцсан нервтцэн үедээ одоо хит нэг зүйлдээ төвлөрч чадахгүй дими зүйлд цаг ихээр зарцуулах ч гэдэг юм уу. Эсвэл өөрийгөө бусдаас харилцаанаас бүр одоо тасалчдаг хүүхдүүд бас байд юм байлаа шүү дээ. Хинтээч ярилцах дурггүй болсон. Өрөндөө ороод хаалгаа хаачдаг. Эмэгтэйчүүдийн хувьд бол нөгөө өөрийнхөө зовлонг бусдад хаваалцах чинь гээд буруу хүндээ очиж буруу юм яриад тэр нь эргээд өөрийнх нь амьдрал сөрөг даваар гаргадаг. Эрчүүдийн хувьд их хвчлэн буруу талаад байгаа арга нь нөгөө арх сохтууруулах ундаа үнэтэй тоглоом тиймэр зүйл рүү илүү их донтож стрессээ тайлах гэж цөөр зүйл нэг зүйлийг мартагнах гэж нэг тал нь орж явах шиг байгаа. Нэг тал нь магадгүй нэг юм ямар мэдрэмж байдгийг гэж ороод тэндээ усчих гэдэг тохиолдол байх шиг байгаа. Тэгээ энэний сүулдэ бүр байнгын стресс болгоод байна л да. Тэгээ энэ буруугаар тайлаад байгаа аргуудыг л эхлээд буруу гэдгийг тэр хүн ухаарч ижил солих байх та. Тэгээд ухаарахгүй байсараад хорвоо дуусгаж байгаа маш олон хүмүүс байна шүү дээ бас тийм ухаарахгүй л яваалаа. Тэгээд тэр зовлон жаргалын нэгдэл болсон газар бол өөрөө дэлхий шүү дээ. Тэгэхээр тэр хүн өөрөө жаргалтай гэхээс илүү зовлонтой илүү их очиж наалддаг байхгүй юу. Тэгэл хаана одоо тэр нэг юм одоо сайхан зүйлийг миний хөө энийг нэг сураад ав гэдээ хахад сурахгүй ирнээсээ нөгөө зургатаар гарч байгаа муу үйлдэлүүдийг очиод тэнтэй очиод ингээд наалтчихдаг. Тэгэхээр тэр нь бол нөгөө хүний ухамсын төвшин хэр байгааг харуулж байгаа байхгүй юу. Тэгээ уг нь бол зураг телевизээр гарч байгаа зүйл энэ одоо сошиалаар гарч байгаа зүйл ихэнхдээ л хүний сайн сайхны төлөө гэж байгаа юм мөртлөөсөө яг дотоодд нь олж байгаа үйлдэлүүд нь нэг юм сөрөг юм их байгаад байдаг. Зодоон зохионч гэдэг юм, утга шийч гэдэг юм уу те, буу шийдэмч гэдэг юм ингээд би нэг кино үзчихсэн л да Монгол кино. Тэгэхэд тэр нэг хүний хүүхэд нь хор тавдартай болсон. Тэгээд тэр хор тавдрыг олохын нөгөө алга олохын тулд тийм ээ мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд мөнгийг олохын тулд тэр банкт эрэмдэж байгаа юм л да. Тэгээд банкт эрэмдэхийн хооронд ямар их сөрөг юм тэн дотор болж байна. Тэр бүхэл киноны бараг 80% нь тэр сөрөг юм болж байгаа байхгүй юу.
Тэгэхээр тийм ээ одоо киноч байдаг юм уу ямар нэгэн урлагийг үзээд хүн тэндээс үгүй тэр станаараа ямар сайхан юм бэ. Тэгээ энэ тэр нөгөө нэг тэр үзэгдэл нь их муухай байлаа гэдэг ингээд муухайг жигшээд сайхныг ингээд бүр дуурайгаад гараад ирэх юм гэгээрэнгүй байх ёстой биш үү тийм үү. Ямар нэгэн урлаг бол өөрөө хүнийг гэгэрэл рүү буюу тийм цагаан зүйл рүү татчих ёстой байдаг. Эерэг сайхан руу татах ёстой байтал чинь юм сүргийн тийм ээ авчаалга одоо ихэнх даваа талт нь тийм. Гэт айхтар муухай нэрнүүд өгчин тийм ээ. Тэгээ тэр нэрээс нь ингээл харахаар л ойлгомжтой байдаг. Тэр зохиогч нь гэж ямар айхтар хүн байна те. Нөгөө нэг тэр найруулагч нь гээд одоо ямар их хэцүү те тэр ингээд тавьж явах та тэр тоглож байгаа хүмүүс энэ одоо та нар нөгөө нэг Америкийн энэ мундаг одоо боёк тоглодог тэр юунуудыг та нар одоо амьдралын сонирхоод үзээрэй. Жижигчтэй. Одоо маш муу төвшөнд амьдарч байгаа их дорой болсон, тийм аригчин болсон. Ер нь нэг маш олон авгаа хүүхэд сольсон. За тэгэл ингээл хүчрхийлэгч маягтай тийм амьдарч байгаа жижигчдийг олж харна. Тэгэхээр хүн ер нь бол юун дээр өөрийнхөө дадал зуршлыг аваачна уу? Яг тэр нь өөрийнх нь амьдралын одоо хэсгүүд нь болоо явчихдаг. Тийм учраас хүн одоо завлан тийм ээ янз янзын аргаар туулж яана л да түрүүний ярьсан тийм ээ арх уугч байдаг юм уу тамхи татгахч байдаг юм уу монитортой тоглоом тоглохч байдаг юм уу эсвэл компьютерын тоглоом донтохч байдаг юм уу тийм ээ янз бүрийн аргаар давж байна. Тэгэхээр энэ давж байгаагаас нь зарим хүмүүс бол ухаарж яана л да ерөөсөө монитортой тоглоом гэдэг чинь бол хүнийг ерөөсөө шулдаг газар тийм ээ тэнд бол ерөөсөө одоо хоёулаа монитортой тоглолоо гэж бодохтол би авчлаа гэхтэл өөрөө чи хосруулчин тийм үү өөрөө авчлаа гэхтэл намайг хосруулчин. Тэгэхээр би хоосорсон хүн чинь ингээд дотроо хамгийн аз жаргалгүй тааламжгүй мэдрэмжийг авна сте. Харамссан. Эн чинь бол нөгөө харамссан, өрөнд орсон. Одоо тий бусдаас зугтаж болцсон хүмүүний мөнгөөр тоглолцсон бол тийм ээ. Тэгээ бүр одоо сүлд нь эцэст нь бол өвч өргөдөг ч юм билүү гэдэг ч юм уу тийм ээ. Янз янзын тааламжгүй гарцуудыг хаасан. Ингээд энэ чинь өөрөө эцэст нь тэнцүү үйлдэл чинь буруу байна гэдгийг харуулж байгаа. Хоёулаа ямар нэгэн бизнес харилцаа хийлээ гэж бодоход хоёулаа аз жаргалтай тэнд үлдчихвэл яг хийж байгаа үйлдэл чинь зөв байна гэсэн үг байдаг. Тийм болохоор энэ зовлонгоос гарах шалтгаануудыг хүн өөрөө жоохон тийм нэг эвтэйхэн шиг амархан дадлуудыг өөртөө хийгээд одоо бол бид нарыг залуу байхад маш олон янзын бас өр ширэнд орж ил байла бизнес харилцаа унж босч ил байла тэгэхэд бол ерөөсөө тий ингээд одоо хоёулаа ярьж сууж байгаа шиг ийм сайхан зөвлөгөө байсангүй шүү дээ чиглүүлэг их ховор байлаа тийм ээ энэ одоо ингээд хүн болгон уцтай байсангүй шүү дээ бид нарыг бизнес харилцаа хийгээ явж хаад тэгэхээр одоо бол хин одоо тэг ингээл сошиал онгойлголоо стрессээс тайлах юм байна уу гэж бичигдэл гараад ирж байна тийм ээ. За сошиал онгойлголоо өвчнгөө салах юм байна уу гэж гараад ирж байна. Тэгэхээр ийм сайхан 90 үед амьдарч иж архинд живэд юм уу тамхинд живэд тийм ээ. Эсвэл хар тамхин дотор нэвтэрж байгаа бол одоо юу ч гэж хэлэх хэвтэй тийм ээ. Тийм одоо жижигхэн оюуснаатай байж болохгүй арай жоохон тэг алхам зөв алхам хийх хэрэгтэй л гэж зөвлөмөр байна да. Тийм. Сая тэгээд нөгөө буруу дадлууд маань ухамсарын доройтолтой хүмүүст илүү их төлхөө гарч ирээд байна. Ухамсар нь алдагдсан хүмүүс л ялтчгүй буруу зүйлд татагдаад тэр татагдсан харсан зүйлээ хэрэгжүүлж үзчихмэр юм шиг хүний нөгөө өөрийн төрлөх сониуч зандаа хөтлөгдөд нэг удаа үзчихдэг. Тэр эхнийхээ удаа хийжсэн үйлдэлээс нь шал өөр зүйл болохоор нэг юм гайхширсан, сонирхсан, сонин юм шиг байгаад нөгөөдгөө давтан хийжгаад одоо донтох тийм ээ бүр төвөндөө автах тийм тохиолдлууд гарч ирээд байдаг юм байна гэдгийг би сая тантай ярилцж байхдаа ойлгож суулаа л да. Тэгэхээр яагаад энэ ухамсар гэдгийг дараа нэг том сэдэв болгож ярина. Гэхдээ ямар тохиолдолд бидний ухамсар алдагдаад байгаа юм бэ? Мэдээж одоо түрүүний сэдвээр ярьдаг шиг хүн цаанаасаа ухамсар нь тэгэл ирж байгаа. Эсвэл цагаан л ирж байгаа тийм ээ. Гэтэл яагаад ухамсар алдагдсанаасаа болоо бид нар нөгөө юм сөрөг зүйл рүү татагдаад сөрөг зүйл нь буруу зуршил болоод ингээм амьдралын доройтуулаад байгаа юм бол ер нь бол ухаан өөрөө хүн болгонд байгалаасаа ээжээс гарахтаа л хүн ухаантай байдаг. Тэгээд зарим хүний ухааны цар хүрээ маш өргөн далаацтай байхад зарим хүний ухааны цар хүрээ энүүхэн чинь өөрийгөө болгох төдийл үр хөвгт дээрээ төвлөрөх төдийл ухаантай байх жишээтэй. Ухамсар гэдэг нь болохоор зайлшгүй сэрэх дадлаар тэр идэвхжиж идэг гэсэн үг. Сэрэх дадлаар. Мэдээж одоо ухаан өөрөө ямар нэгэн эрдэм ном үзчихээж ямар нэгэн боловсралтай болж жишээлбэл одоо англи хэлийг үзлээ гэж бодоход
англи хэлэн дотор байгаа тэр одоо бизнесийн янз янзын одоо аргачлалууд эсвэл одоо хоёулаа ярьж байгаа шиг аз жаргал руу хөтлөх юм гаргалгаа коуч хүмүүсийн одоо ярьсан яриануудыг сонсоход англи хэл заашгүй хэрэгтэй болоод тэр хүний чинь нөгөө сурж авсных нь гавьяа гарч байгаа. Гэтэл барилгын инженер боллоо гэж бодоход тэр хүн маш сайхан одоо архитектор гоё юм одоо дизайн хийцтэй ч юм уу чанартай сайхан одоо сантехниктэй одоо ийм одоо олон жилийн эдлэгээтэй байшин барьж нэ гэдэг бол тухайн хүний инженер болсных нь одоо ач хавьяа гарч байгаа. Энэ бол нөгөө материалын амьдралны төвшөнд буюу арга барилга ухааны арга талынх нь амьдрал дээр бол тэр хүнд маш их сайхан суур олж өгч байгаа. Тэгвэл бэлэг тал гэж ярьж байна тийм үү бид нарын. Тэгэхээр тэр бол яа харахгүй ухааны цар хүлээрээс хитээцсэн буюу хальсан тийм ухамсарлаг давтамж руу өөрийгөө аваачих. Энэ ухамсарыг бас сэрээдэг. Бас ялгаа авахгүй сэрээдэг. Ухамсар сэрэхгүй зүгээр л мөнгө аваад ажиллаа ягаал цалангаа ацраал хоолоо идэл уугаал өмсөөл зөөх бол энийг ямар ч одоо хүнж байсан бүгдээрээ тэгжил амьдрдаг. Тэгвэл тэр ухамсарын цар хүрээ гэдэг нь болохоор өөрөө дотгошоогоо орсон ухааныг судалж ийж илүү гүн гүнзгий мэдэрч ийж ухамсараас ирэж авдаг. Түүнээс биш ухамсар тийм ээ одоо тижээхгүй л бол ухамсарыг илүү өргөн цар хүрээтэй болгохгүй л бол ухаантай адилхан тэгж зүгээр за жишээлбэл яг хаа сургууль сураагүй хүн байж болно шүү дээ. Бас тийм ямар нэг мэрэгжил эзэмшээгүй хүн байж болно шүү дээ. Гэтэл дараа ээж нэг жолооч хийгээд явсаар агаад жолооч нь том тэргийн жолооч бас байж болно шүү дээ. Тийм ээ нэг курс суугаад ч юм уу тий. Нөгөө том тэргээ барьсаар агаад мөнгө олоод нөгөө том тэргээ дахиж 2 том тэрэг болгоод 3 том тэрэг болгоод сүүлдээ бүр ингээд ажилтнтай болоод ингээд явж байгаа. Энд чинь бол ухааны цар хүрээ. Тэгвэл ухамсар гэдэг нь болохоор ерөөсөө тэр ухаан дотор байдаг илүү их нарийн гүн гүнзгий өөрийнх нь одоо сүнслэг чадамжтай холбогддог тийм долгион давтамжийг ухамсар гэдэг юм л та. Сүнс гэж ярьж байна тийм үү? Сүнслэг чадамж сэрэхгүй бол ухаан сэрдэггүй гэсэн үг. Сүнслэг дээр өөрийн гэсэн одоо тийм ээ тийм дадлуудыг хийж идэр ухамсарыг сэрэж авдаг. Ухамсарыг илүү их одоо хөвгтөө илүү их хайтаа болох боломжтой байдаг. Ухамсараа сэргээх энгийн дадлууд гэхээр л бид нөгөө дотоод хүн руугаа төвлөрөх бясалгал хийх, дотоод өөрийгөө олж харах гэл хэлээд явах уу. Тэгээ ер нь бол яг бясалгал гэж хэлнэ үү, төвлөрөл гэж хэлнэ үү, дотгошоогоо ороод үдэ анаа суун гэж хэлнэ үү, дадал гэж хэлнэ үү, яв ч хэлсэн болно шүү дээ. Яг цаг дараа бол тэг яг зүгээр бясалгал гэдэг л нэршилтэй л болчиход байгаа байхгүй юу. Дээд сургууль гэж хэлнэ үү те. Дээд сургууль дотроо маш олон задардаг үстэй тийм анагаах ухааны дээд сургууль, шинжлэх ухааны дээд сургууль тийм ээ. Дотроо зазардаг. Тэрнтэй адилхан дээд сургууль гэд нэрлэлсэн ирнээсээ л тэр дотор бүх ингээд салбар байж идэг шиг бясалгал гэд нэрлэлсэн дотор бүхий л одоо тэр ухамсарыг сэрэх дадлууд байдаг. Зарим бясалгалын дадал бол маш олон одоо богинохон хугацаанд ингээд үр дүнгээ өгөөд хурдтайгаар яваад ухамсарыг сэрэх чаддаг бол зарим нь бол хэдэн 10 жил яваад ахтал бах байдаг байранда нөгөө уур хуцаар нь хэвээрээ нөгөө гомдол нь хэвээрээ нөгөө нэг тий одоо архиц их бахтай ер нь яг би бясалгал хийдэг гэсэн хэрнээсээ л нөгөө ааш аран шин зам нэг адгууслаг маа одоо тий шулмлагч байдаг юм уу та чөтгөрлөгч байдаг юм уу тэр байдал нь бол хэвээрэлдэг. Тэгэхээр бясалгал гэдэг бол хүнийг нэг тийм бурханлаг төлөв рүү аваачих. Бурхан гэхээр нэг хүмүүс ингээл нэг сууж идэг нэг одоо тий нэг ийшээгээл бодцоод багшгүй. Бурханлаг гэдэг бол таны дотор байгаа тэр ашиглагдаагүй потенциалыг л бурханлаг гэдэг байгаа шүү дээ. Тэр ашиглагдаагүй потенциал гэдэг нь болохоор унтаа байгаад байгаа байхгүй юу. Тэрийг бид нар ингээд одоо бясалгалын дадлаар нүдэн анаа сууж байгаа үедээ сэрээдэг л дээ. Тэгээд тэр сэрэн гэдэг нь юу вэ гэхээр ухамсараа сэрэж байгаа гэсэн. Тэр бурханлаг гэдэг нь ухамсарлаг тэр ихчмтэй шууд холбогддог. Бурханлаг нь бидний нөгөө одоо уураг тарих оюуснаа гэдэг бол нөгөө ухааны цар хүрээтэй шууд холбогдож байдаг. Хоёлаа уурын тухай ярьж байгаад ухамсарын тухай яриад эхэлсэн. Тэгээд ухамсартай хүн бол ер нь уурыг зохицуулаад уурлахгүйгээр асуудлыг шийдээд гараад авах боломжтой юм байна тийм ээ. Тэр чинь л яг одоо өөрийнхөө амьдралаар туулж явна да. Тэгэхээр зарим нэг хүмүүс бас ийм хүмүүс эдэг төвчээртэй их төвчээртэй гэсээ болоод ууралдгүйч гэдэг юм уу хүлээцтэй ханддагч гэдэг юм уу тийм хүмүүс эдэг төвчээр ухамсар хоёрыг салахгүйгээр хит их төвчээд байвал нөгөө төвчээр нь гаднаа уурлахгүй бүх юмыг хүлээн зөвшөөрөл яваад байгаа хэрнээсээ дотоод руу нийт эрхтнийг нь өвчлүүлээд гомдоогоод буруу төвчээр чинь бас хүнийг буруу тийшин чиглүүлээд бүр илүү өвтгөөд бүр хор уршиг дагуулад явчих боломжтой байт юм шиг байгаа. Тэгэхээр нөгөө ухамсар төвчээр хоёрыг ялгааг нь та хэлж өгөөч.
Төвчин гэдэг чинь нэг талаараа бол ингээд хүчилж байгаа байхгүй юу. За хаста нэг уурлахгүй шүү. Хаста дараагийн удаа хаста багш битээ уурлаараа гэж хэлсэн. Хаста хоёр дахь уурлахгүй шүү. Би ухамсартай хүн болох гэж нэг тийм ээ. Хаста нэрэ те би тасгал хийж байгаа шүү. Уурлахгүй шүү. Эн чинь бол ерөөсөө нөгөө нэг одоо өөрийгөө хүчилж ийн гэсэн үг шүү дээ. Хүчилж байгаагийн ард талд хүчилж байгаа болгон тухайн үедээ нэг өнгөрөхөд зөв юм шиг боловч, хоёр өнгөрөхөд зөв юм шиг боловч, гурван өнгөрөхөд дэлбэр тесрээд урд урдынхаа уурлахаас улам илүү уцаар ундууцлыг бий болгодог. За нөгөө талаараа бол теслээ гэж бодъё. Дотор талд нөгөө тесрэлт явагдчихдаг. Гадна талд тесрэхэ болий, тийм уурлахаа болий. Гэтэ дотор талд нөгөө уур хүрээд байгаа нөгөө долгион чинь байж л байгаа байхгүй юу? Нөгөө өргөсөн дотроос нь гатгаал байж л байгаа байхгүй. Замуу хогийг нэг тисэе да гэд байж л байгаа байхгүй. Гэтэл ухамсар сэрж байгаа тохиолдолд тэр уур гэдэг нь өөрөө цаанаасаа нэг юм хүчгүй нэг мохоо хотох шиг тэгээд нэг юм урд нь л өргөстэй нэг тийм гатуу маш ширүүн байсан бол энэ удаагийн өргөснийх нь үзүүр нэг юм мохцсон юм шиг те. За уур дотор байгаа юм. Тэгсэрнээсээ за уурлаад өөр нь энэ хүүхэд өөрчлөгдөх үү? Би одоо нэлээ олон жил энэ хүүхдийг зөв зохистой байлгах гэж уурлаа, гашгирлаа, тийм ээ. Гэтэл одоо үр дүн гарсангүй. Эргээд нөгөө хүүхд минь надтай хэрэлдэхэд бэлэн болж байна. Энэ юу н гаргалгаа мөн үү биш үү? Ер нь нэртээр нэг уурлсан чинь энэ урдаас хэрэлдсэн. Айгуул бол та тэгээ үстэй гэдээ урдаас ингэсэн те. Тэгэхэд надад их таавгүй байсан. Тэгвэл би энэ удаа яах вэ? Энэ ухамсар нөгөө нэг те дотоодоос арай илүү нэг юм хөвгтэй болоод байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол дэмий юм байна энэ уур гэдэг. Ингээд дотроос чинь ингээд өөрөө ирэхгүй тийм тааламжтай. Тэгэл ингээд за тухайн үед за энэ ч та дэмий юм байна да гэдэг ингээд бодоод ирэнгүүт нэг гоё юм зөөлөн дотор чинь нэг юм зөвшөөдөх гэсэн юм мэдрэмж орж ирнэ. Гэтэл уурлсны дараа ингээд бид нар тэгдэг штэ тийм. Хүүгээ хэрэггүй заяа. Тий харамсалтай дундаад байгаа. Би одоо юугээ хэлчихвдээ тий. Би нам уу гэл ингээд хэлдэг. Тэгэхээр тэр бол болохгүй, хэрэггүй, энэ бол гаргалгаа гарц биш ээ гэсэн үг. Таны одоо үйлдэл чинь буруу байна. Энэ дээр ямар нэгэн байдлаар өөрчлөх хэрэгтэй байна гэсэн үг. Тэгэхээр ухамсар сэрнэхийн одоо ач холбогдол бол хязгааргүй юм. Нэгдүгээр ухамсар сэрж байгаа үед хүн өөрийгөө маш их гоё бүх зүйлээс одоо уураас чөлөөлөх юм, гомдлоос чөлөөлөх юм, хар хороос чөлөөлөх юм. Тэр нэг юм амиа бацхыг. Гэхдээ ердөөсөө тэр хүн дотор байдаг тэр нэг юм одоо тийм ламын номонд бичдэг шүү дээ. Нисванс гэдэг тийм ээ. Тэр болгоноос ухамсар сэржиж салдаг юм аа. Тэрийг зөвөр номон дээр 1000 нисванс сал одоо сэтгэлэн одоо тий номхотго энэ төр гээд ингэж байгаа тохиолдолд салахгүй. Тэр гадна тал болж байгаа тэр номон дээр бичсэн юмар хэн салах юм? Хүн яг уншаад за нэрээ тэмдээ за нэг уурлахгүй ш хоёр л уурлахгүй ш гэдэг санааш ингэж болох байх. Тэгвэл дотооддоо үйлдэл хийлдэ. Нүдэн анаад дотгошоо ор. Тэр ухамсар гэдээ яриад байгаа чинь энерги амгалан үдсэрдэг. Тайван амгалан байгаа нэг 1 минутын дадлаар 2 минутын дадлаар 9 минутын дадлаар тэр эсэрдэг. Өнөөдөр хийлээ орой хийж болно шүү дээ. Маргааш өнжиж бол нөгөөдөр үргэлжлүүлээ хийлээ 1 минут 2 минут тийм ээ дадал автобусанд хийлээ таксинд хийлээ яадгийн хизээ хийлээ тийм ээ тэгж байгаа тохиолдолд ухамсар өөрөө алгуураар сэрж эхэлдэг. Тэгж байгаа үед яаж уурлах юм бэ? Уурлаа ч гэсэн уурлаж болох л доо уурлаа ч гэсэн одоо би чи өөрөөс амьдрал дотор амьдарч ин шүү дээ. Цаа чи надад бол одоо 31 30-тай 19-тай 3 хүү байж шүү дээ. Шижгэнсэн 3 залуу байж штэ. Тийм ээ. Тэгэхээр тэр 3 залуудаар ч намайг яаж ажиллаж чинь гэж бодож байна. Би урдных шиг уур уцаар ундууцлан хэвээрээ ухамсар сэрхүү сэрээгүй байсан бол нөгөө л нэг мунхаг мулгуу байдлаараа бол тэг хүчирхийлэх тэ одоо гашгарах орилох үйлдэлүүдээ хийсээр л байгаа штэ. Тэгээ тэрний үр дүнд 30 настай залууг би харъя. 31-тэй залууг харъя тийм ээ. Ялгаа байхгүй өөрийгөө л хуйлаад гаргацсан байж байгаа штэ. Тэгэхээр ерөөсөө энэ муу юмд хүн даатахтаа их амархан шүү дээ. Тэгээд өрдөөсөө нөгөө уурлах юм бол хүний өөрийн интуиц байгаа байхгүй байгалийн уурлаа чи тэгээ ааштай гэх юм бол тэгчил ааштай гэх. Энд чинь нөгөө яг интуиц зөв байхгүй юу? Миний хөө тэгчээрээ гэх юм бол за тэгё ээж. Энд чинь зөв. Тийм үү? Хүнийг инээгээл тийм ээ. Сайн уу гэх юм бол сайн гэл ингээд инээдэг үстэй. Энд чинь бол зөв зөнлөг байдал. Гэтэл ингээд дуурахгүй ингээд явчих юм бол нэг юм чинь дуурахгүй ингээд ингээд явчих штеп. Өчигдөр сайн уу гэлээсэн чи өнөөдөр дуурхаа л энэ яач авъя. Нэг олон ааштай штэ энтерч гэдэг юм уу те. Ингээл нөгөө хүний хатах нэг тааламжгүй бодлоодыг бодоод өнгөрнө.
Тий. Энэ мэтлээ ердөөсөө хүн бол одоо яаж өөрөөсөө юуг аялуулна тийм ээ? Аяглаж байна. Тэр болгон эргэн тойрны бүх хүмүүст цацагдчихэд гэсэн. Одоо хоёулаа ингээл ярьж байна. Энэ эргэн тойрны битээр яриа цацагдчих байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан биднээс гарч байгаа сөрөг юм уу? Эсвэл эерэг юм уу тийм ээ? Тэр байдал нь бол заавал нүдэрээ харж биш шүү дээ. Заавал чихээрээ сонсож биш. Байрж үнэрлэж амтлаж биш. Тэр 6 дахь мэдрэмхөө буюу тэр мэдрэмжийн долгионоор хүн болгонд мэдэгдэж яадаг. Би хилэмжээрээ нүдний харцны нэг ийм байдлаараа тийм ээ. Ерөөсөө хүн болгонд л мэдэгдэж тэр нь цаашаа цацагдаж нөгөөдүүл нь нөгөө хүнээ дуурайн дагж яадаг гэсэн. Бид хоёр өнөөдөр уураа одоо хэрхэн зөв тайлах тухай ярьсан чи энэ ухамсартай шууд холбогдоод явцсан. Тэгээд өөрийгөө ухамсар нь одоо сэргсэн буюу тэр дотоод хүчээ сэргээсэн хүмүүс бол ямарваа нэгэн зүйлийг гадаадаас орж ирж байгаа одоо тэр нэг дайралтч байна уу, өвдөлтөж байна уу тэр зүйлүүдийг буруу дадлаар засахгүйгээр дотоод ухамсарынхаа хүчээр давж гараад ахна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдөр арх уугаад байгаа хүмүүс магадгүй ууралснаасаа болоод хайртай хүмүүсээ гомдоогоод байгаа, эсвэл өөрийнхөө эрүүл мэндийг гомдоогоод хитээд байгаа, эсвэл хинтээч харилцахгүй юм хаалт хийсэн байгаа хүмүүс бол хамгийн түрүүнд одоо нэг архиа болно гэхээсээ илүү ухамсартайгаар л ажиллах хэрэгтэй байна, тийм ээ. Тийм ээ, тий. Ер нь тэгээд архиа болно гэдэг чинь арх хүн яагаад арх бод юм бэ? Одоо тэгээд бид нар бол ингээд нөгөө одоо ямар нэгэн шийдэл санал болгодог байхгүй юу? Арх уухгүй тулд спираль тавиал арх битгий уу тий засал ном хийлэг тэр одоо бөө эдэрт очиод одоо янз бүрийн тийм шалтгаан хайдаг тий нэг өсөндөө эн чинь бол шалтгааны тийм одоо шийдэлт ингээд одоо авчиж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яагаад арх уудаг юм бэ? Эхний асуулт. Ямар учраас уудаг юм бэ? Тэр дотроос нь ад жаргалтай гормон ялгархгүй болохоор л арх ууж байгаа шүү дээ. Яагаад ад жаргалтай гормон ялгардаг юм бэ? Тэр хүн өөртөө итгэхгүй байна. Энэ ихнэр хүүхдийг тижээнэ гэхэд өөрөөс нь хүч гарахгүй байна. Ажилд орлоо мөнгө нь хүрэхгүй байна. Эсвэл нэг ажилласан газар нь цалингаа тавихгүй байна. Эсвэл за мөнгөтэй төрхтэй бай гэж бодъё. Ороод ирсэн чинь ууртаа ихнэр урдаас нь ташаага тулаа зогсож байна. За эсвэл ууралдгүй сайхан ихнэр байлаа гэж бодоход өөрийнх нь өссөн орчны уурын тэр хүмүүжлээс уур аваад гарчихсан тэр нөхөр чинь тийм ээ уурыг гений машгиран дотор ингээд бичээд гарчихсан аав нь ууртай байсан бол ааваасаа авсан тэр уурын одоо гений мэдээлэл өө нь хажууд байж жаад ууралдаг байсан бол өөгөөс авсан тэр гений уурын мэдээлэл тийм ээ энэ алганаас үүдсэн тэр мэдээллийн зуршлаараа нөгөө өөрөө ууралдаг. Тэгээд ингээд уурлаад таламжгүй болоод ирэхлээрээ за ганц 100 татчих 200 татчих гэдэг ингэсээр агаад бага-багаар архинд орсон байж бол. Тэгэхээр арх уух шалтгаан бол их олон шүү дээ. Ихээ олон. За ялангуяа бол тэр бага балчин наснаас ахуулаад дутуугийн мэдрэмжинд өсөж байгаа хүүхдүүд байна. Би чинь бас одоо нэлээд хэдэн хоригтоор ажилладаг л да. Тэгээ тэнд одоо байгаа хүмүүс ер нь л ихэнхтэй тэгдэг. Ерөөсөө л уураас болоод энд ороод ирлээ гэж. Уурнаас болоод одоо тэрийг зохиод унгаацсан чи тэр тийм болчлоо. Уурнаас болоод найстайгаа зодтолсон чинь энэ юм болчлоо. Уурнаас болоод одоо хадам тий одоо аав ээж гэдэг юм уу тий ах дүүс гэдэг юм. Ингээд уурын тухай их ярьж байдаг. Тэгэл өрдөөсөө нэг залуу ярьж байгаа юм л да. Би өрдөөсөө ингээл хүнтэй хэрэлтгэл юм бол та барьж аваад алаад хаяил гэж боддог байсан гэж байгаа байхгүй юу. Тийм одоо ууртай гэж боддоо. Тэгэхээр тэр уур гэж юмнаас бид нар одоо сургууль соёлд ч юм уу тийм ээ бага наснд нь минийхөө уурлахаар ямар нэгэн асуудал шийдэгддэггүй шүү. Ууралж байгаа тохиолдолд ер нь бол хүн их муухай байдаг шүү. Би хүүхдүүдэд хэлдэг юм л да. Миний хүү их сайхан хүү. Гэхдээ уурлахаараа чи их муухай болчихсон ч гэдэг юм уу те. Нэг ийм байдлаар хэлээд багахнаар хэлээд байхаар хүүхдүүд хүлээгээд авдаг. Тэгээд бид чи хэлж ярихгүй байж байгаа нэг хэлэхээр нэлээд удаан хугацаанд үгэлцдэг. Тэгээл хэлэхгүй хэсэг хугацаанд орхичдаг. Тийм. Тэгэхээр бол ерөөсөө уураар ямар нэгэн асуудлыг шийдэг юм аа. Тэгэхээр уур өөрөө арх ухны том шалтгаан. Зүгээр л уурлаад арх утсан би. Ч гэдэг юм уу тийм ээ. Ийм болтой. Тэгэхээр ер нь энэ шалтгааныг яагаад уудаг вэ? Яагаад ууралдаг вэ гэдэг эхний шалтгааныг л бид олох хэрэгтэй байгаа юм. За тэр шалтгаан нь бол юу вэ гэхээр нөгөө сэтгэл ханамжтай үед уухгүй сэтгэл дүүрэн үед хүн уурлна гэдэг нь нэг осондоо л нэг тийм одоо
хоцрогдсон зүйл болж харагддаг. Сэтгэлгээд ярьчлаа шүү тийм ээ. Тийм. Бас л тэгэл сэтгэл гээд юу ингээл үргэлжлүүлэл ярихаар маш том зүйл гарч ирнэ. Тэгээ хамгийн түрүүнд уралснаасаа болоод та өнөөдөр магадгүй арх биш юм а гэхэд ямар нэгэн буруу гэж бодож байгаа эргээд тэр үйлдэлийн дараагийнх нь үр дүн нь таныг стресстүүлээд бүр илүү тавгуутуулаад байгаа тийм зүйлээр ураа одоо тайлаад гаргаад байгаа бол түүнийга одоо өөрчлөх хамгийн энгийн арга нь бол дотоод хүнтэйгээ ярилцах. За магадгүй таны нөхөр ингээд арх ууж ирээд байгаа бол эхнэр нөхрөө одоо уурын зөв тайлуулаад архинаас гаргахыг хүсэж байгаа бол нөхөртөөгөө юуны түрүүнд чин сэтгэлээсээ ярилцах. Ухамсарынхын төвшнийг сэргээж өгөх тэр зүйлийг л хийж иж одоо энэ буруу зуршлаар уура тайлаад байгаа аргууд нь тайлагдах юм байна шүү дээ. Тэр зүйлийг л өнөөдрийн дугаараас манай үзэж байгаа сонсож байгаа та бүхэн илүү ойлгоод авсан байгаасай. Тэгээд энэ бүх энэ бүх асуудлуудын чинь цаана ухамсар маань хүрэхгүй байгаа учраас би ингэж байгаа юм байна шүү дээ. Мөнгө төгрөг нь байна, ухаан нь байна, миний боловсрал байна. Гэхдээ надад ганцхан дутагдаад байгаа зүйл бол ухамсар юм байна. Тэр ухамсарыг сэргээх арга бол өөртөөгөө ярилцах, хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ ярилцах, тэр дотоод хүч, дотоод хүнээ ойлгох, тал руу очиж ижил би энэ ухамсар гэдэг зүйлийг учрыг ойлгох юм байна гэдгийг анхлан ойлголттой болсон байхаа гэж бодож байна. Яг үнэ. Баярлалаа хамтдаа байсанд. Дараагийн дугаараар үргэлжлүүлээд бүр наривчлаад ярих болно. Тийм учраас дараагийн дугаарыг одоо хүлээж агаарай.